Ургалын хурд сэдвийн хүрээнд дэх суралцсан зорилт хийм 8.5 ургалын урдад катализатор температур, концентрац, гадаргуугийн талбай хэрхэн нөлөөлөхийг мөргөлдөлтийн онолоор тайлбарлах суралцсан зорилтын хүрээнд хийгдэх туршилтыг танилцуулж байна. Туршилт 1. Ургалын урдад концентрацийн нөлөө. Туршилтанд хэрэглэгдэх багаж урвалжуудаа танилцуулбал штатив, бэхлүүр, бюретик, шутан колб, хаягдлын сав, хэмжээс цилиндр багаж хэрэглэгдэх нь. За бодис урвалжаар нь давсны хүчил, натрийн тиосулфат мөн нэрмэл ус хэрэглэгдэх нэ. Энэ туршилтанд ерөнхийдөө бол хэмжилтийг 2-3 удаа давтаж хийх учраас бюретикийг сонгосон байгаа. За бюретик нь ерөнхийдөө шингэний эзлэх хүнийг маш нэрвчлэлтэй хэмждэг. За мөн хялбар, хэмжигд хялбар байдаг. За багш нар маань ихэвчлэн хэмжээс цилиндрийг ашигладаг байгаа. Хэмжээс цилиндрийн оронд бюретик нь ажлыг хөнгөвчилж өгнө. За одоо бид нар юу вэ гэхээр тиосулфатнаас 45 мл орчмыг хэмжиж авна. За үүний дараа давсны хүчлээс 10 мл-ийг хэмжинэ. Хэмжиж авсан давсны хүчлийг 45 мл хэмжиж авсан тиосулфат дээр нэмж өгнө. Ингээд секундометрийг ажилуулна. За энэ бодис гэсэн бичиг алга болох үед ургалыг явж дусснаар секундыг нь тэмдэглэж авна. Бичиг алга болсон байна. 30 секундэд ургал явагдаж дууссан байх нэ. Одоо тиосулфатнаас 35 мл-ийг аваад түүн дээр 10 мл ус нэмж өгнө. Ингээд бодис гэсэн бичгэн дээрээ тавиад мөн адил 10 мл давсны хүчлийг хэмжиж авч дээр нь хийнэ. Давсны хүчлийг нэмж өгөөд секундометрийг ажилуулъя. Бодис гэсэн бичиг арилгах үед секундометрийг зогсооно. (42 секундэд ургал явагдаж дуслаа. Одоо тиосулфатнаас 20 мл-ийг хэмжиж авна. Үүн дээр 25 мл ус нэмнэ. Үүний дараа 10 мл давсны хүчлийг мөн хэмжиж авч нэмнэ. 10 мл давсны хүчлийг нэмээд секундометрээ ажилуулна. Бодис гэсэн бичиг маань бүдгэрч харагдаж байна. Урвал 1 минут 15 секундэд явагдаж дуслаа. Туршилт 2. Ургалын урдад температурын нөлөөг судлана. За туршилтанд дараах багаж тоног төхөөрөмжүүд хэрэглэгдэх нь байна. За штатив, бюретик, бэхлүүр бахан. За хуруу шил хэрэглэгдэж байна. За мөн шутан колб, шилэн аяг хэрэглэгдэх нэ. Бодис урвалжаар нь натрийн тиосулфат, давсны хүчил хэрэглэгдэх нэ. 2 дугаар туршилтанд бид нар хуруу шил ашиглана. За хуруу шилэнд тиосулфат 3 хуруу шилэнд 15 мл-ийг тус бүрд хэмжиж авна. Мөн дараагийн хуруу шилэнд 15 мл-ийг хэмжиж гин. За мөн дараагийн хуруу шилэнд 15 мл тиосулфатаас инэ. Үүний дараа давсны хүчлээс 10 мл-ийг 3 хуруу шилэнд мөн хэмжиж авна. За одоо хуруу шилтэй бодисоо тодорхой өөр температурт давсанд хийж тавина. Туршилт дахь тиосулфатын температурыг термометрээр үзье. За эхний туршилтанд давсан тиосулфатын температур нь 24.4 градус Цельс байна. Тиосулфат авч колбондоо илээ. Үүний дараа давсны хүчлээ ийгээд секундометрийг ажилуулна.
За мөн бодис гэсэн бичиг арилгах үед урвал явагдаж дуснаар секундометрийг урвал 50 секундэд явагдаж дуслаа. За хоёрдугаарт нь одоо бүгдөө энэ хуруу шил аянд байгаа тиосолбатын температурын хэмжээ. Тиосолбатын температур нь 45.6 градус. За мөн тиосолбата холбондоо хийгээд дээрээс нь 10 мл тавсны хүчлээ нэмээд секундометрийг ажиллуулнаа. Урвал 23 секундэд явагдаж дуслаа. Дараагийн тиосолбатын температурыг хэмжээ. Тиосолбатын температур нь 53.3 градус Цельсиус байна. Холбондоо тиосолбатаа нэмээд хийгээд дээрээс нь 10 мл давсны хүчлийг хийгээд секундометрийг ажиллуулнаа. Урвал 15 секундэд явагдаж дуслаа. Туршилт 3. Урвалын урдад катализаторын нөлөөг туршия. За урвалд туршилтанд хэрэглэгдэх багшнуудаа харъя. Шутан колб, шүрмсэн чулуунтор, хурэ бацийн халбаг, за мөн спиртэндийн зомгол хэрэглэгдэх нэ. Бодис сурвалжаар нь устрөгчийн хит оксид, магний диоксидыг ашиглана. Колбондоо 50 мл устрөгчийн хит оксидыг хийж өгнө. За үүний дараа нэгдүгээр колбонд манганы диоксидоос бага хэмжээтэй хийж өгнө. Устрөгчийн хит оксид нь маш хялбархан задардаг агаарт за ингээд задарч байгаа нь харагдаж байна. Колбны уралд хийм өмөлгүүд үүссэн байгаа нь харагдаж байна. За одоо бүгдөө энэ ялгарсан хий ямар хий вэ гэдгийг танихын тулд спиртэнд ингээ хасаагаад цогцсон зомгол ашиглаж таны ялгарч байгаа хийг нь таньж үзье. За энд ямар нэгэн өөрчлөлт ажиглагдахгүй байна. Манганы диоксид нь хар өнгөтэй тастай байх нь. За нэгдүгээр колбондоо манганы диоксидоос бага хэмжээтэйг хий. За урвал идэвхтэй явж байгаа нь харагдаж байна. За ялгарсан хийг зогссон зомгол ашиглаж таны. Зогшуулад траагаад за ингэх үед зомгол асж байна. Эндээс хүчилтөрөгчийн хий ялгарч байгаа нь харагдаж байна. Спиртэндинг заавал тагаар нь унтраана. Туршилт 4. Урвалын урдад гадаргуугийн талбай нөлөөлөхийг судлая. За туршилтанд хуруу шилний 50 авсан байгаа хэрэглэгдэхүүнээр за бодис сурвалжаар нь өрлөн цайр, нунтаг цайр, давсны хүчлийг авсан байгаа. За туршилтанд мөн туузан магний болон нунтаг магныг бас ашиглаж болно шүү багш нараа. Аюулгүй ажиллагаан дээр хүчилтэй ажиллах аюулгүй ажиллагааны зөвлөмжийг сурагчдаа сануулаарай. За ингээд цайр дээр давсны хүчлээ нэмж өгье. За нунтаг цайр дээр урвал идэвхтэй явагдаж байгаа нь харагдаж байна. Нэг ч хугацаанд ялгарч байгаа хийм өмөлгийг аль болох сурагчдаараа ажиглуулаарай багш нараа. Мөн харьцуулаад дүгнэлтийг нь хэлэх боломжтой байх нэ.